Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-р хэсэгт гэр бүл, их, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг түр хамгаална. Мөн 19-р зүйлийн 1-р хэсэгт төрөөс хүний эрх чөлөөг хангах хуйц, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна хэмээн тус заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод иргэн бүр чанартай амьдрах, орчин, нийгмийн хамгааллын баталгаатай байх, хүн амын ялгаатай хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчлэгийг хөгжүүлэх, салбар дундын бодлого зохицуултыг сайжруулах, өрхийн амжиргааг дэмжих зэрэг зорилтууд тодорхой тусгасан. Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт халамжаас хөдөлмөрч шилжих бодлоготой уялдуулан нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг шинжлэх, ядуурлыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн байна. Хэдийгээр олон улсын болон үндэсний стандарт, тухайлбал нийгмийн ажлын боловсрол, үйлчилгээний стандартууд мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж байгаа боловч нийгмийн ажлын эрх зүйн байдлыг нэгдсэн байдлаар зохицуулсан салбар дундын уялдаа холбоог хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг баталгаажуулах цогц эрх зүйн орчин өнөө хүртэл бүрдээгүй байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжинд нийгмийн ажлын үйлчилгээ нь салбар бүрт өөрөөр явц зүй хүрээнд зохицуулагдаж, нэгдсэн бодлого, арга зүй, удирдлага дутмаг байгаа нь бодит байдал дээр үйлчилгээний чанар, нийгмийн халамж хамгааллын хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Хүний эрхийн байгууллагуудын тайланд дурдсанаар нийгмийн ажлын үйлчилгээ нь олон улсын жишигт хүрэхгүй, ялангуяа хүүхэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хангалтгүй байгаагаас хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг эрсдэл өндөр хിവэр байна. Иймд нийгмийн ажлыг шинжлэх ухаан, мэргэжлийн онол арга зүйд тулгуурлан бие даасан салбар болгон хөгжүүлж, нийгмийн хамгааллын халамжийнхаа үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлага бидэнд зүй ёсоор тавигдж байна. Нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, хүн амын бодит хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх чиглэлээр хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхдагч хуулийн төсөл хэлбэрээр боловсруулсан бөгөөд нийт 7 бүлэг 49 зүйлтэй. Хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтыг тусгалаа. Үүнд 1-р нийгмийн ажлын үйлчилгээг зөвхөн асуудал үүссний дараа бос урьдчилан сэргийлэх, тандалт судалгаанд тулгуурлан иргэний хэрэгцээнд нийцүүлэн үзүүлэх тогтолцоог бүрдүүлнэ. 2-р зорилтод бүлэг чиглэсэн нийгмийн хамгааллын үр дүнтэй, хүртээмжтэй үйлчлэгийг бий болгож, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага орлоготой өрх зэрэг бүлгүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлж хамгаалах, чадварчуулах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр. 3-р нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн тодорхойлолт, төрөл, үе шат, тайлагнал, мэдээллийн сан, хамтын ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгож салбар дундын уялдааг хангахаар. 4-р эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах, нийгмийн халамжийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн ажилтны үүрэг оролцооны хүрээ, хариуцлагыг тодорхой болгож, үр дүн гүнлэх тогтолцоог бий болгоно. 5-р иргэдийн өөрийн амьдралдаа шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлнэ. Бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадварыг нь дэмжих ёстой, ахиц дэвшлийг нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. 6-р хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг өөрийгөө төлөөлөх чадваргүй иргэдийн эрхэм чанар, нэр төрийг хамгаалсан үйлчлэгээ үзүүлэх, хувь хүний мэдээллийн нууцлал хамгаалтыг хангасан зохицуултыг тусгасан. 7-р нийгмийн ажилтны мэргэжлийн хариуцлага, ёс зүй, нэгдсэн стандарт арга зүйг бий болгож, аль ч салбарт ажиллаж байгаас үл хамааран нийгмийн ажилтнуудын суурь, зарчим, мэргэжлийн үнэт зүйл, шаардлагыг үнэлгээний тогтолцоог мөрдүүлэхээр тусгасан болно. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, эмзэг бүлгийн иргэдийн бие даах, амьдралдаа эзэн болох, нийгмийн оролцоотой болох шийдвэр сайжирна, чадвархан сайжирч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, нийгмийн хамгааллын бодлого, халамжаас хөдөлмөрлөө чиглэсэн бодлого илүү үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх юм а. Цаашлаад ядуурлыг бууруулах, иргэдийн амжиргааг дэвшлүүлэх, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ
Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсгийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.